Ер нь бол физикал жүжиг найруулах гэдэг бол маш тийм өрмөц. Жишээлбэл хөвчлэн хоосон орон зай дээр явагддаг. Учир нь нөгөө олонний масс хөдөлгөөн хийдэг учраас саад болохгүй юм бол тийм учраас энэхүү орон зайд би яг хэрхэн тэр одоо жүжигийн үйл явдлыг үнэлэх вэ гэдгийг маш сайн гаргах ёстой. ертөнцийн гэдэг жүжиг маань ер нь бол гол дүрүүд нь нөгөө 5 мах бод байгаа. ертөнцтэйгөө ингэж харьцсан тоглолтуудтай байгаа. Тийм учраас өнөөдөр одоо жишээ нь гал ертөнцтэйгөө бэлтгэлээ энэ ч гэдэг юм уу те. Дараагийн бэлтгэлийн өдөр ус, тэрний дараагийн өдөр нь шороо гэдэг юм уу те. Ингээд хуваарлаад ингээд бэлтэж байгаад за тэгээд бүх хэсгүүдээ ингээд хувь хувьдаа ингээд болгосныхаа дараа бөөнөрөө нийлж орж иж одоо 5 моход нэрцэнтэйгөө явж байгаад энэнийхээ дараа нь маасаа гэж оруулж ирээд их хэмжил ингээд баг багаар ингээд нэмээд ингээд явсараач яал өнөдрийг хүлээдэ. Мэдээж хэрэг махбод гэд үзэхээр их том судалгаа орж ирж байгаа. Судалгаа орж ийн философийн талаас, шинжлэх ухааны талаас, шашин талаас ч бид нэг ингээд олон хүнээс зөвлөгөө авч энэ дээр ажилласан. Ер нь бол энэ төслийн жүжигийн агуулга бол маш өргөн хүрээтэй. Жүжиг өрчлөн ертөнцийн тухай тийм ээ бидний бас энэ амьдралын чанарын тухай хүн төрлөختөн ер нь хаашаа явбал урт удаанаар оршин тогтнож эрүүлэр амьдрах вэ тий яаж өөртөө дайсан болохгүй амьдрах вэ гэдэг энэ маш олон тийм асуултуудыг үзэгчдэд нээлттэй өгөх жүжиг болов гэж ойлгож байгаа бид нар. Жишээрийг сонгодог жүжиг гэдэг бол яг уран бүтээлчин бол үнэхээр шансыг сордог. Ягаад гэвэл маш олон далд санаа, утга тэгээд дээрэс нь одоо энэ олон жилийн дамнаж ирсэн ч тэр тухайн хэлэх гэсэн санааг эзэж алдагдахгүй байдгаараа энэ сонгодог гэдгээ бол одоо баталж явдаг байгаа. Энэ ингээд ертөнц хэрвээ хүн байсан бол ингэж их зовсон байна. Хүн төрлөختөнд ингэж их итгэсэн байна гэд ийм олон зүйл болсон байна гэдэг юм их гүн ухааны хувьд бас сэтгэл зүрхнийхээ хувьд ингээд ойлгож авсан. Тэгээд эсхийлийн цовдлогдсон Прометей гэдэг жүжиг бол яг бид нар маш их судлаад үзэхээр бол энэ жүжиг маань бол одоо эрх мэдлийн ард ямар ч одоо санаа байж болно. Тэгээд энэ эрх мэдлийг буруугаар ашиглавал одоо илүү их гай дагуулах магадaltaй гэсэн ийм утга санааг илэрхийлээд Зевсийн дүрээр хичнээн тэр бурханч гэсэн тэр ямар нэгэн байдлаар одоо тэрийг буруугаар ашиглаад тэр хүчийг буруугаар ашиглах юм бол маш олон хүн хохирж үлднэ гэсэн ийм санааг илэрхийлсэн байдаг. Бас өөр ямар нэгэн одоо урлаг судлаач шүүмжлэгч нарын одоо задлцснаар бол бас өөр санаануудыг ч бас хэлсэн байдаг л да. Энэ жүжигийг зөвхөн одоо ингээд бидний мэддэг одоо соёл урлагийн сургуулийн хүмүүс биш бүх хүмүүс ер нь үзээсэй гэж одоо оюутнууд манай ангийнхан бол бүгдээрээ тэгж дотроо бодож байгаа. Найруулагч хүн гэдэг бол мэдээж хэрэг тэр зохиолыг одоо уншаад хэд их удааг уншлахаар би одоо яг энэ нийгэмд энэ зохиолоор юу хэлэх юм бэ гэдгээ сайн тодруулах хэрэгтэй байдаг. Тэгмүүд би энийг болохоор ерөөсөө хүн гэдэг өөрөө байгаль орчин ер нь одоо энэ байгаа юмдаа сэтгэл ханж түүнийг хайлт сурвал илүү сайн байх гэсэн энэ санааг л хэлэх гээд байгаа юм. Тэгвэл одоо бид нар илүү том харж одоо чаддаг болно. Тэгэхгүй яг наах нараа ингээ хараад л надад нэг бухимдал төрүүлсэн хүн байв. Зөвхөн тийшээ анхаарлаа хандуулж хаад л зүгээр би ингээд хажууд байгаа нэгнээ ойлгохгүй байх ч юм уу. Энэ ингээд нэг төгжигдээд байвал гэсэн яг энэ нэг хайрцаглагдана гэдэг шүү дээ. Хайрцаглагдаад байвал бид нар одоо юунд хүрэх вэ гэдэг. Бид нар одоо яг сошиал орчинд ч юм уу яг нийгмийн болж байгаа процесс дундаа яг ингээд хайрцаглагдчихад байгаа. Тэрний гадуур агаар, тэрний гадуур ус, тэрний гадуур байгаль дэлхий ингээд байна шүү дээ. Энэ төсөл дээр ажиллаагүй бол шорооч гэлтгүү яг бусад махбодуудаа ч гэсэн нэг хоошож үзэхгүй байх. Энэ амьсгалж байгаа агаараа, ууж байгаа усаа алхаж яваа энэ хөрс шороогоо ер нь бол нэг хоошоож үзэхгүй л байх байсан баг. Яг ингэж ойлгохгүй. Энэнд ажилласнараа бүхий л зүйл одоо ингээ байгаа бүхий л зүйлдээ талархаж, хайрлаж явах хэрэгтэй юм байна гэдгийг айгуу сайн ойлгосон л доо. За би ертөнц гэдэг жүжигийнхээ усны дүр дээр ажиллаж байгаа. Анх найруулагч маань дүр хуваарлалт явагдаж байхад алтан шагаа усны дүр дээр гэхэд бол их гайхажсэн. Гайхсны учир нь юу вэ гэхлээр манай жүжиг маань өөрөө физикал жүжиг байгаа. Тэгэхээр тухайн ус гэдэг махбодыг үг хэлээрээ биш биеэрээ илэрхийлэх шаардлагатай болсон. Тэгэхээр хэрхэн яаж усыг би өөрөөрөө дамжуулж хүмүүст за яг эн чинь л ус юм байна да гэж итгүүлэх вэ гэж бол нэлээд гайхсан. За тэгээд үүнийхээ
дараа судалгаа хийж эхлээд судалгаа хийгээд практик дээр түүнийг туршиж үзээд дахиад судалгаа хийгээд туршиж үзээд ингэж явсаар байгаад бол усныхаа нэг жижигхэн хөдөлгөөний зах зугаас бол олж ирсэн. ертөнц гэхийн жүжигийн одоо салхины төр дээр ажиллаж байгаа. Анх бас энэ дүрийг аваад найруулагч маань надад энэ дүрийг өгөхөд бас нэлээд гайхширсан, баярлсан. Энэ зохиол нь болохоор надад маш бас нэлээд сонирхолтой санагдсан. Яг гэвэл цовдлогдсон Прометей зохиолоос сэдвлэж Монгол хөрсөн дээр буулгаж махбодын онолуудтай хослуулж энэ зохиол гарч ирсэн байсан. Тэгээд энэ махбодуудын нэг болох хий дүр болвол хий бол өөрөө их чөлөөтэй орш хууны биднэрт харагдахгүй ч гэсэн үргэлж байдаг. Үр дүнийг бид нэр үргэлж ингэж мэдэрч идэг. Мэдээж бэлтгэлийн явцад бас бэрхшээлтэй зүйлүүд нэлээд тулгарсан. Анх удаа бас физикэл жүжигт ажиллаж байгаа болохоор тэгээ багш нарынхаа туслалцаагаар, найруулагчийн туслалцаагаар бас тэр болгоны ард гарч ажиллаж байгаадаа баяртай байгаа. Энэ төсөл хэрэгжснээр бид нар одоо ингээд яг тайзан дээр гарахдаа заримдаа ингээд багш биш одоо юм хамтран юм партнер болж ажиллаж байгаа л да. Онлоо ингээд үзчихэд бид нар ингээд хичээл дээр ингээд онлоо үзчихэд за ийм байдгийн байна гэж тайзан дээр гараад тэрийг ингээд практик дээр ажиллахад тэнгүүд шал ондоо байдаг л да. Би өөрөө бас багасаа уран ууралт гээл ингээд явцсан болохоор физикэл театрын тал руу бас нэлээд сонирхолтой. Тэгээд энэ жүжиг дээр ажиллаж байгаа маань бас нэлээд физикэл жүжиг гэдэг ер нь ийм зүйл байдаг юм байна. Ийм юмар дамжуулж ингэдэг юм байна гэдгийг нэлээд ойлгож авч байгаа. ертөнц төсөл ингээд одоогийн манай ангийн оюутнууд биднэрт маш их үр өгөөжтэй хүрсэн. Энэ төсөл ингээд цаашаа ингээд улам ингээд олон жил болгон дараалж ингээд оюутнууд болон багш нар ингээд хоорондоо хамтарч ажиллаж явах юм бол цаашаа ингээд ажиллавал өөр уран бүтээлчтэй хамт ажиллавал ямар ийм хүндрэл, ямар давуу талууд, ямар их хэмиг туулах вэ гэдэг юмыг эртнээс нь ингээд айгүй сайхнаар ингээд айгүй боломжтойгоор заагаад өгч байгаамаа. Тэгээд хэрвээ ингээд болвол энийг жил болгон ингэж оюутан болон багш нар ингээд хоорондоо хамтарч ажиллавал ингээд үр дүнтэй өгөөжтэй юм байгаа шүү. Тэгээд тэрийг хүсье. Баярлаа. Одоо миний хувьд одоо энэ ертөнц төсөлд модны дүр дээр орж байгаа нь миний одоо анхны физикэл жүжигт орж байгаа. Физикэл жүжиг тоглож байгаа тохиолдол. Тэгээд энэ дээр бол мэдээч бас хүндрэлтэй байсан, мэдэхгүй чадахгүй мэдэх олон байсан. Тэрийг бол багш нарынхаа тусламжтайгаар давж гарч байгаа гэж хэлж болно. Тэгээд модыг яг тайзан дээр физиклээр яг яаж амлиулах вэ гэдэг дээр болохоор би өөрөө эхлээд их судалгаа хийсэн мод. Одоо тэгээд дараа нь өөрөө ямархуу биеийн байдалтай, ямар пластик ашиглаж, ямар физикл хөдөлгөөнөдтэй байх вэ гэдэг. Одоо жишээ авах юм бол модны үндэс миний хөл тэгээд одоо ингээд гар мөчр навч гэдэг ингээд хуруунд байдаг ч юм уу. Тэгээд мод ингээд миний хөдөлгөөнүүд болохоор ашиглаж байгаа хөдөлгөөнүүд нь модны ургаж байгаа хөдөлгөөн ч юм уу. Одоо тэрийг ер нь судалгааны үндсэн дээр тэгээ өөрөө ажиглалтын үндсэн дээр тэгээд бүжгийн хичээл болон тайзны хөдөлгөөний хичээлүүдээс бас их ашигласан. Анх яг багш нартайгаа ингэж нэг жүжигт орж тоглоно гэдэг маань их баярлалаа штэ. Том завшаантай зүйл байсан. Тэгээд энэ нь болохоор шууд одоо яг багш оюутан гэдэг харилцаан дээр одоо яг багш хичээлээ ороод оюутан сурж байгаа гэдэг харилцаанаас илүүтэйгээр энэ жүжигт болохоор партнер, хамтран тоглогч гэж ажиллаж байгаа нь хамгийн том давуу тал нь болсон болов уу гэж бодож байна. ертөнц физикэл жүжигийн хий буюу салхины төр дээр ажиллах боломжийг олгосон багш нартай соёл урлагийн сургуулийнхаа баг хамт олонд хамт ажиллаж байгаа оюутнуудтай бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд бүгдээрэнд нь бас амжилт хүсье. За уг ертөнц төсөл дээр бол хамтарч ажиллах саналыг бол найруулагч маань тавьсан. Тэгээ миний хувьд бол дуул хурцын багшийн хувьд бол маш одоо баяртай мөртлөө маш айцтай, догтлолтой бас чадахгүй байх үү гэдэг бас ер нь бол татгалзах маягтай байсан. Гэхдээ манай найруулагч бол чаднаа бид нар бүгдээрээ хамт туслаад энэ жүжиг бол сайхан амжилттай тавина гэд урам зориг итгэл найдвар өгсөн. Тэгээд залуу бас хүний хувьд маш одоо миний хувьд бол боломж гэж харсан. Бас миний хувьд бас мөрөөдөл маань бас биелэх нэг боломж нэг хэсэг гэдэг үгнээс өөрийгөө дайшлаад хичээгээд үзье гэж утсан. Энэ бүтээл дээр бол миний бие галын дүр дээр ажиллаж байгаа. Гал махбод. За тэгээд гал махбод бол хүн төрөлхтний
энэ ахуй амьдралд бол маш их дэм тус болдог тийм ээ. Одоо хүн төрөлхтний амьдралыг бол одоо галгүйгээр төсөөлхийн аргагүй шүү дээ. Гэтэл бас галыг буруугаар ашиглах юм бол энэ бол бас маш их хор хөнөөлтэй тэр зэвсгүүдийг одоо бий болгох ийм махбод байгаад байгаа. Тэнгүүд тэгээ тийм нэг бол одоо ингээд эрэг болчих гээд идэг жоохон буруу тийшээ бол ингээд маш их хор хөнөөлтэй сөрөг болчих гээд идэг. За тэгээд уг жүжигт болохоор миний хувьд бол нөгөө дуулж байгаагаар онцлог. Ер нь бол физикал жүжиг бол тэ нэг үйл хөдлөлтэй текст бол багтай те юм байдаг. Бол сэтгэл хөдлөл бол үйл хөдлөлөөр илэрхийлдэг юм жүжиг байт юм лээ. Судлахад тэнгүүд одоо энэ жүжигт бас нэг багаан дуу ороод те энэ дүрийг одоо дүрээ болон энэ жүжигийг бас илүү хүчтэй те одоо нэмэгдүүлж байгаагаараа илүү онцлог юм байна гэж бол ойлгосон. Тэгээд дуулангаа жүжиглэж байгаа учраас миний хувьд бол маш том мөрөөдөл биелж байгаа. Тэгээд одоо яг хүүхдүүд ч багасаал жүжигчин болох юмс ингээл мөрөөддөг штеп. Дуучтай ч гэсэн бас нэг мөрөөдөл нээдэг. Тэгэхээр маш гоё боломж байгаа учраас би нэг бас алдахыг бас хүсээгүй. Тэгээд за хамтраа би хичээн тэгээд айц би надад гэхдээ би хичээд гэж бодож байгаа тий. Тэгээд энэ жүжигхийн одоо би л одоо өөрийнхөө жүжигчний хувьд хамгийн одоо тийм хөдөлгөөтэй гал цогтой тийм дүр байх хэрэгтэй гэж бодож ил одоо дүр дээрээ ажиллаж яваа. Тэгээд одоо хэрхэн болгохыг одоо үзэгч мандал одоо шийдэх бах та. Дөрөвд бол өөрсдөө тий ярьж байгаа. Гэтэ миний хувьд бол бага спойлертэй хэлэхэд огторгой гэдэг дүр байгаа. За огторгой гэж байгаа маань өөрөө хаасан чанартай маш хязгааргүй утам тэг төсөөлгөөдтэй тэгж мэдрэж байгаа. Гэтэл огторгой дотор хүн өөрөө бол тий жижигхэн мөртлөө одоо мөнхийн нэг сэдвэн байгаа. Тэгэхээр одоо яг энэ бүхнээс ингээд ойлгоод харахад бол тий надад бол энэ дүр хүнээр төсөөлөгдөд бол нэг ээжийн тий дүр хязгааргүй хайр инэрлтэй энэ бүхийг ээжээр төсөөлөгдөж байгаа. Тэгэхээр миний дүр бол ээжээр илэрхийлэгдэж гарч ирнэ гэж. Энэ жүжиг маань театрын урлагийн сургууль болон хөгжмийн урлагийн сургуулиудын одоо хамтарсан уран бүтээл болж байгаа. За тэгээд яаж юм бэ гэхлээр манай жүжиг дээр бол хөгжмийн урлагийн сургуулийн багш оюутнууд манай жүжигийн хөгжмийг яг тоглолтын өдрүүдэд бол ингээд амьдаар тоглоно гэсэн үг ээ. Тэгэнгүүт зрители маань эндээс яах вэ гэхлээр жүжигчдийн энэ сайхан амьд тоглолтыг үзэн тийм үү. Дэлгэцийн уран бүтээлээс ялгаатай нэг авууштай маш том гоё чанар байдаг нь бол энэ шүү дээ. Жүжигч нарын яг амьд тоглолтыг шууд ингэж үзэх боломжтой тий. За бүр бас нэг надад том онцлог санагдж байгаа юм болохоор хөгжмийн урлагийн сургууль, театрын урлагийн сургууль хоёрын хамтын үйл ажиллагаа бас илүү өрөөжж байна. Одоо энэ жүжигийн хамгийн бас нэг гоё онцлог юм. Хөгжмийн урлагийн сургуулийн хөгжимчин багш нар бол яг тоглолтын өдөр хөгжмүүдийг яг амьдаар тоглож өгч байгаадаар маш онцлог байгаа. Тэгээд хөгжим амьдаар тоглогдоод ирэхээр жүжигчдийн нөгөө дүрээ илүү гоё илэрхийлэх, амьдаар одоо илэрхийлэхдээ хин илүү гоё хүч нэмэгдэж олж өгөх байх гэж би анзаарж байгаа, одоо ажиглаж байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн том онцлог байна. Мэргэжлийн ур чадварын хувьд ганц дуулуур зүгээс илүү би өөрөө совийнхоо хувьд одоо энэ маш эрчтэй өвчтэй хамт олонны дунд те одоо ингээд маш олон талаараа хөгжиж ийн гэж харж байгаа. Тэгэхээр энэ бас нэг талаар онцлог. Өмнөх одоо жишээ нь одоо театр лаб тавигдчихсэн жүжигүүдэд бол те манай одоо ярих хөлийн танхимдаа бас хамдардаг багш нар бол оролцуулдаг бас түүн дээр бол Нарангэл багш маань оролцож байсан, Ундрмаа багш маань оролцож байсан бол дандаа тэд жүжигчин хүмүүс байсан. Энэ удаа одоо миний оролцож байгаа нь бол би дуучин хүн гэдгээрээ одоо нэгсэндээ хоёр одоо танхимын бас хамтын ажиллагаа илүү өргөжж байгаа нь бол энэ талаар харагдаж байгаа нэг онцлог гэж харж байна. Энэ сайхан уран бүтээлийг одоо төрөн гаргахад туслалж дэмжсэн соёл урлагийн их сургуультай энэ жүжигт оролцож байгаа бүх оюутан багш уран бүтээлчидтэй чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Тэгээд жүжиг маань 10 сарын ихэр тоглогдно. Тэгээд одоо энэ маш урт хугацааны турш бэлтгэж сургуулсан уран бүтээлийн үр дүнг одоо гэж үзэгч олон дүнээс одоо дүнгээ тавиулахад их ойрхон хугацаа ирсэн байна. Тэгээд тусалж дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа хичээх болно гэж. Ингээд бодохоор ингээд маш олон хүний хүчээр энэ одоо бий болж байгаа. За тэгээд тэрнээс гадна бид нар одоо оюутнуудаа энд оролцуулж байгаа учраас гэх юм уу бэлтгэл хийх бас айгүй тийм
жоохон тулгамцсан асуудлууд байдаг л да. Яг бол хичээлүүд нь зөрөх тий багш нарын маань хичээл зөрөх. Тэгэхээр нөгөө нэг одоо нэг бэлтгэлийн хугацаа ер нь дандаа шөндөө явагдана. За тэгээд шөндөө явагдахаар мэдээж хэрэг өдөржингөө хичээлдээ суучихсан, хичээлээ заачсан багш нар маш их ядарсан орж ирдэг. Тэг чи ингээд бид нэр энэ бүхний хийхийн тулд маш их хүч хөдөлмөр манай багш нар оюутнууд их зарж байна. Оройн цагаар амралтын өдрүүдээр тэгээ байнга бэлтгэл яад үл ингээд хөдөлгөөн жигдрэлт энэ төр гэдэг бол маш их цаг хугацаа шаардлагаддаг. Тийм учраас бүгд ядарсан ч гэсэн яг энэ жүжиг бэлтгэхэр манай орж ирж байгаа багш нар бэлдэж байгаа. Тэгээ ингээд зөвхөн өөрхөн дүр дээр ажиллахгүй хажууд байгаа оюутандаа заагаа сургаад гэх ингээд явж байгаа харахад үнэхээр бахархмаар надад бас сэтгэл яг энэ жүжиг хийх явцад бол гарч ирж байгаа. Яг бол манай соёл урлагийн сургуулийн багш нар үнэхээр ямар гоё тийм уран бүтээл сэтгэлгээтэй юм бэ. Түүнийхээ төлөө маш олон зүйлийг зольж чаддаг юм бэ. Мөн тэгээд баг хамт олноороо нэгнийгаа хүндлээд ямар гоё ажилтдаг юм бэ гэдэг бол байн харагдаж байгаа. Жүжиг альва нэг уран бүтээл гэдэг ганцхан хүний хөдөлмөр байдаггүй. Үүнд маш олон хүний нэр их хөдөлмөр ордог учраас энд оролцсон тоглосон дэмжин тусалж байгаа хамтран ажиллаж байгаа Энэ том багтаа багийнханд бол бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бүхэнд амжилт хүсье. Ямар үдэн гарах вэ гэхээр бид ер нь бол ганцаараа амьдраагүй хамтдаа байгаа шүү, оршин тогтнож байгаа шүү гэдэг энэ үндсэн санааг бол бас дэлхийн нийтэд олон улсын бас театрын үзэгчдэд, Монгол жүжигчдийн Монгол найруулгын онцлогоор ингэж одоо бас харуулах зорилгыг бол бас тавьж байгаа. Ер нь бол манай уран бүтээл бол одоо олонний хүч мэдээж хэрэг уран бүтээл олонний хүчээр босдог л доо. Тэгээд бүгд ийм яг энэ эмзэглэлтэй байгаа болохоор жүжиг бол бас аюу тийм одоо хийхэд бүгдээрээ ингэж санаа бодлоо нийлүүлэхэд маш тийм баялаг. За тэгээд дээрэс нь их тийм эрчтэй хүчтэй тийм одоо өмнөх жүжигүүдээс нь тийм илүү тийм одоо сэтгэлийн хүчтэй ажиллаж байна. Тэгээд энэ жүжигээ юу гэж одоо бид нар бас нэг удаа тавиад өнгөрөхөө энэ чинь нэг том уран бүтээл хийн гэдэг бол маш их юм санхүү бид нар шаарддаг. Энэ бүхний маань дэмжиж өгсөн учраас бид нар бол одоо бол хамгийн том зорилгоо Грекийн одоо дэлхийн одоо номер 1 фестивал гэх юм уу те Грекийн фестивал энэ жүжигээ одоо уралдуулахаар одоо цаашдын зорилгоо тавьсан байна. Энэ бүхнийг бас баг болгож дэмжиж одоо энэ бүхнийг нэг тийшээ харах энэ нөхцөл болцоогоо гэсэн соёл урлагийн сургуулийн бас удирдлага захиргаа, за уран бүтээл инновацийн алба, за театрын урлагийн сургуулийн бас удирдлага хамт олондоос уран бүтээлч багш нарынхаа өмнөөс талархаж байгааг бас илэрхийлэх зүг бахаа гэж бодож байна.